Иргэдийг ер нь тэгж мунхруулж болохгүй шүү дээ. Одоо энэ залуу улсууд одоо их сургууль төгсөөд 4-5 жил их эцгээсээ өвчнөө татвар татаас аваад төгсөөд ажлын байргүй хөгтөд зөндөө байна. Түүний хажуу зүгээр тэгж худлаа амлалт хийж яхаар ажлын байр бий болох хэрэгтэй. Зохион хэмжээний цалин мөнгөний өгнө шүү дээ угаасаа. Цалин мөнгө орлогогүй болохоор энэ хүмүүс яаж амьдрах юм? Хоёр намд бол одоо ерөөс итгэл буурсан. Зөндөө олон жил энэ хоёр намын төлөө өглөө. Ерөөс итгэл байхгүй. Удлаад игж артемны толгойг угаач хэрэггүй. Артем дээр одоо ухаардаг болцсон. Энэ хоёрт одоо хуурцаар штарч штт. Гэхдээ нэг их сүртэй хэрэгцсэн байхгүй байгаа штэ. Яадгүй гэхээр 4 жилд намууд ер нь айгүй л их том томын дандаа л юм амлж гарч ирдэг. За тэгэл 4 жилийн дараа эргээ харахад бол амлсны ерөн дээрсөө биелүүлж байгаа юм бол том байдаг. Сэтгэл өндөр байгаа. Өөрчлөлтөөгөө юу ч гараагүй шүү дээ. Амлалтандаа хөрөөгөл байгаа шүү дээ. Гараагүй хаа. Яг үдээ бас хүний хийсэн юм үгүйсгэж болохгүй бах. Юм хийсэн гэсэн. Үгүй ерөөсөө байхгүй. Угаасаа л бодлоо. Ямар ч асны биелүүлэх гэж үзэж байгаа шүү. Тодорхой хэмжээр биелүүлэх гэж үзэж байгаа шүү. Ойлгох юм бас байгаа. Гэхдээ бол хийгсэн их байгаа шүү.